Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Агаарын бохирдлын эсрэг бид юу хийж чадах вэ? Сайн байцгаана уу найзуудаа? Хүүхдүүд бид эрүүл орчинд өсөж төрнөх эрхтэй. Томоохон хот суурингийн агаарын бохирдол өнөөдөр бидний хувьд хамгийн хэцүү асуудал болоод байна. Зөвхөн жирэмсэн эхчүүд, хүүхэд, настангуудад цэвэр агаар хамгийн чухал гэж хүмүүс эндүрдэг. Гэтэл цэвэр агаар хүн бүрт хэрэгтэй. Учир нь хүн өдөрт дунджаар 1.7 литр ус уудаг бол 17 кг агаараар амьсгалдаг. Тиймээс эрүүл цэвэр агаар бидэнд маш чухал байгаа биз? Агаарын бохирдол хаанаас үүсдэг гэдгийг та нар мэдэх үү? Түүхийн нүүрсээр ажилладаг станцууд, уурын зуух, хүнд үйлдвэрүүд, автотехникийн хэрэгслүүд, нүүрс сэргэлдэг айл үргүүдээс агаарын бохирдол бий болдог байна. Агаарын бохирдлоос болж бид өвчлөмтгий болж ханиад амархан хүрч эрүүл мэндийн хувьд хохирдог төдийгүй аав ээж маань олж буй мөнгнөөсөө нилээдийг ийм тарианд зарцуулах хэрэгтэй болдог. Агаарын бохирдлын эсрэг бид юу хийж чадах вэ? Гэртээ цахилгаан халаагуур тавих, эсвэл утаа баг гаргадаг зуух, утаагүй түлш хэрэглэх нь хамгийн зөв арга. Бас гэртээ агаар шүүгч авч тавьбал ямар гоё вэ тийм ээ найзуудаа? Хэрвээ гадаа агаарын бохирдол их байвал хүүхдүүд бид ямар арга хэмжээ авах тухай зөвлөе. Хүүхдүүд бид гадуур гарахдаа амны хаалт зүүх, онц хэрэггүй бол гадуур явахгүй байх. Машины хөдөлгөөн ихтэй замаас холуур явах. Сайн чанартай хоол хүнс хэрэглэх. Амралтын өдрүүдэд аль болох цэвэр агаартай газарт өнгөрөөх хэрэгтэй. Агаарын бохирдлын эсрэг бид өөрсдийн хэмжээнд хийж чадах зүйлүүд зөндөө байгаа биз? Цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, цэвэр орчныг хүүхдүүд бид хүсдэг шүү дээ. Баярлалаа найзуудаа.